өглөөдөө зам 2015 оны байдлаар зам тээврийн жилд нэмэгдэж түүнээс шалтгааллах нас баралт өсөх хандлагатай байна. Мөн манай улсад гарч байгаа нийт осол гэмтлийн 18.9%-ийг зам тээврийн осол эзэлж байна. Зам тээврийн осолд өртөх гэмтэх явдал их байгааг аль бие усны статистикийн мэдээ хүн амын дунд хийсэн судалгаа харуулж байна. Тухайлбал 18-аас 64 насны иргэдийн 4% нь сүүлийн 12 сарын дотор зам тээврийн осолд өртсөн байна. Ундрахайн дэлхий золон Хинтээ аймгийн замын цагдаагийн тасагтай хамтран дараах сурвалжлага та бүхэндээ бэлтгэн хүргэхээр яг одоо та бидний харж байгаа энэхүү жаргалтгаан сумын нутаг дэвсгэр дээрээс та бүхэндээ сурвалжлага хүргэхэд бэлэн болсон байна. За онгон орсноос хойшвол Хинтээ аймгийн хувьд 540 одоо зам тээврийн осол гэмт хэрэг бүртгэгдсэн. За нөгөө талаараа өмнөх оныхоос 1.6%-аар өссөн үзүүлэлттэй байгаа талаар тоо баримтыг дурдах нь илүүдэхгүй байна. Харамсалтай нь жолооч нар хот хооронд холын замд гарахтаа техникийн бүрэн бүтэн байдал хэд ядарсан үедээ жолоо барих, жолоогоо шилжүүлэх, хамгаалтын бүсээ зүгээгүй мөн хурд хэтрүүлэх зэрэг олон шалтгаан нөхцлөөс үүдэж зам тээврийн осол гарч эрдэнэт хүмүүн мандах нарыг харж чадалгүй ам эрсэдсээр байгаа нь харамсалтай. Саяхан буюу 2019 оны 6 дугаар сарын 29-ний 23 цаг 28 минутын үед Хинтээ аймгийн жаргалдаан сумын нутаг дэвсгэрт харьяалагдах Дуутын даваа гэх газар Mercedes-Benz маркийн машины жолооч зөөрмөглөж хамт зорчиж явсан хүндэн итгэж өрүүлээ шилжүүлснээс үүдэлтэйгээр 12 настай бяцхан хүү хорвоогийн мөн хүсийг үдсэн харамсалтай хэрэг гарсан юм а. Эхний байдлаар бол жолоочос мэдүүлэхдээ бол энэ уг автомашин жолоож явах жоохон зөөрмөлсөн гэж ярьдаг. Тэгээд замын хажуу талын чиглэлэг шум өргөд гүүрний хашлалт мөргөж хонхолцсон баг. Энэ дээрээс харамсалтайгаар нэг хүүхэд нас орсон тийм хэрэг гарсан. Энэ хүүхэд яагаад нас орсон бэ гэхээр зориултын суудлын дээр суулгахгүйгээр хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах хүсэлтүүлээгүй суудлын дээр нь суулгаагүйгээс болсон хойдлын суудлаа буулгаад гэвтүүлсэн байдсан. Тийм байдалтайгаар тээвэрлж авсан. Суултаа суугаад хамгаалах хүслээ явж исэн 3 зорчигчдын хувьд бол бэртэл гэмтэл хацсангүй гайгүй. Тийм бэртэл гэмтэлтэй баг. За тэр яг уу жолооч өөрөө болохоор хотоос гараа явахдаа бол ядраа зөөрмөлээд байсан гэж ярьдаг. Тэгээд нөгөө зам цуг явсан хүн дээрээ жолоогоо өрөө явж яасан гэж өөрөө мэдээлдэг. Тэгээд тухайн хүн бол жолооны үнэтэй жолооч тийм хэрэгсэн. Монгол улсад зам тээврийн осол гэмтэл үүсгэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь хурд хэтрүүлэх. Энэ нь 22.7%, согтууруулгунд хэрэглэх 9.1%-тай байгаагаас гадна хот төлөвлөлт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж байгаа хууль, дүрм, журам, стандартын биелэлд хангалтгүй, тээврийн хэрэгслийн парк хэд хуучирсан, хөдөлгөөнд оролцогчдын соёл боловсрол дутмаг, зэрэг дутагдлууд байгаа нь судалгаанаас тогтоогдсон байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах явдал нь замын хөдөлгөөнийг зохицуулагч жолоочийн үүрэг мэт алдаатай ойлголт байсан бөгөөд орчин үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин гэсэн харилцан уялдаа бүхий цогц асуудал гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Энэ он горсоор 2019 оны эхний хагасчлалын байдлаар манай Хинтээ аймгийн хэмжээнд зам тээврийн осол хэрэг 115 бүртгэгдснээс үүнээс зам тээврийн ослын шинжтэй 95, гэмтэргийн шинжтэй 20 гомдол мэдээллийг манай Хинтээ аймгийн цагдаагийн байгууллагад авч шалгаж байна. Үүнээс нас орсон хүний тоо гэх юм бол одоо 7 хүн нас ороод байна. Өмнөх он 10 хүн нас орж байсан эхний хагасчлалын байдлаар одоогийн байдлаар 30% бууралтай явна. Мөн зам тээврийн одоо осол хэргийн улмаас гэмтсэн хүний тоо бол өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол бас бууралтай яваа. Ер нь бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Монгол Улсын замын хөдөлгөөний дүрм зөрчлийн тухай хуулийг зөрчсөн одоо энэ зөрчилд хүлээлгэх хариуцлага бол ерөнхийдөө бол Хинтээ аймгийн хэмжээнд зөрчлийн тоо бол харьцангуй өмнөх оныг бодвол 86% өссөн. Өмнөх онд эхний хагасчлалын байдлаар 7868 зөрчил байсан бол одоо
19 оны эхний хагас жилийн байдлаар 12,378 зөрчил бүртгэж байна. Ингэснээр зөрчлийн илрүүлэлт сайжирснараа энэ ос тэргийн гаралт одоо энэ хяналт шалгалтыг эрчимжүүлснээр энэ Хинтээ аймагт үйлдвэж байгаа зам тээврийн ос тэрэг маань тодорхой хэмжээгээр бууралтай яваа. Манай яг энэ орон нутгийн төв магистрал АО 501 тоод энэ магистрал зам дээр хяналт шалгалтыг цагийн менежменттэйгээр Цэнхэр мандал жаргалтаа мөрөн чандан тал гэсэн 4 маршрутаар цагийн менежмент эргүүл шалгалтыг байнга өдөр болгон тогтмол хийж байна. Үүний үр дүнд илрүүлж байгаа зөрчлийг аваад үзэх юм бол ихэвчлэн хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалтын судал буюу хамгаалтын бүсийг бас яг зориултын дагуу хэрэглүүлэхгүй хамгаалах бүсийг зорчигчд болон жолооч өөрсдөө бүрэн гүйцэд хэрэглэхгүй ялангуяа орон нутгийн чанартай зам дээр хурд хэтрүүлэх одоо өнгөрсөн 18 онд бүх орон нутаг 21 аймагт өгсөн хурд хэмжигч багажаар одоо бүх 21 аймаг хангагдсан. Үүнтэй холбогдуулан манай Хинтээ аймаг өдөр болгон тогтмол хурд хэмжилтэн дээр одоо иргэд жолооч нарт одоо хариуцлага тооцсон ажиллаж байна. Ихэвчлэн ер нь хурд хэтрүүлэх зөрчил бол тасрахгүй нилээдгүй байна. Ялангуяа хэт ядарсан үедээ буюу одоорндын жолооч зорчигч нар маань одоо зам хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд нилээдгүйгээр өртөж байна. Хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа хэдий ч дээрх осол аваар гэмт хэрэг буурахгүй байгаа учраас цагдаагийн ерхий газраас нэгдсэн болон хэсэгжилсэн арга хэмжээ аянууд болох мотоцикл нэгдсэн арга хэмжээ, улсын дугаар нэгдсэн арга хэмжээ, бяцхан зорчигч зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. Мөн магистрал зам дээр цагийн хяналт шалгалтыг хийхэд нилээдгүй хүндрэлүүд учирч байгааг хэлж байлаа. Тодорхойлбол орон нутгийн зам дээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж сумдаас гадагших хөдөлгөөн дээр хяналт тавьж илрүүлсэн зөрчил дээр арга хэмжээ авах гэхээр төхөөрөмж сүлжээгүй байх, сүлжээ унах, доголдох зэрэг асуудал гардаг учраас хариуцлагыг газар дээр нь тооцож ажиллахад хүндрэлтэй байгааг хэлж байлаа. Энэ оны одоо эхний 6 сарын байдлаар нилээдгүй хэдэн тээврийн цагдаагийн албанаас гарсан календарчсан төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд зохиогдож байгаа нэлээд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдсан. Үүний одоо тодорхой одоо хамгийн гол одоо улсын хэмжээнд одоо сургууль цэцэрлэг амарсан иргэдийн аялал зугаалга хөдөө орон нутгийн зорчих хөдөлгөөн ихсэнтэй холбогдуулаад орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 өрсөн сэргийлэх нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд 6 сарын 14-ний өдөр одоо онлайн нээлттэй хурлаар одоо бүх улс орон даяар 1 цагт 1 минутанд зэрэг эхэлсэн. Одоо бүх арга хэмжээ улс орон даяар явагдаж байна. Үүнтэй холбогдуулаад мотоцикл нэгдсэн арга хэмжээ, улсын дугаар нэгдсэн арга хэмжээ, мөн бяцхан зорчигч нэгдсэн арга хэмжээнүүд тус явагдаж байна. Орон нутгийн чанартай замд одоо ингээ хяналт шалгалтыг үргэлжлүүлээд одоо ингээ сумаас сумын хооронд аймагаас сумдын хооронд одоо 501 тоод магистрал зам, 502 тоод магистрал зам дээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэх гэхээр ихэвчлэн манай Хинтээ аймгийн хэмжээнд бол одоо энэ сумдаас гадагшаа хөдөлгөөн дээр хяналт тавих гэхээр нөгөө зөрчлийг илрүүлсэн зөрчилдөр хариуцлага тооцох гэхээр нөгөө торгуулийн багаж буюу торгуулийн торгох төхөөрөмжийн маань багаж маань сүлжээгүй газар ажилтдаг учраас бүх одоо магистрал зам дагуух юу гэдгийг одоо үүрэн телефоны энэ Unitel группийн энэ багажийг сүлжээг ашиглаж манайх хариуцлага тооцдог энэ багажаа ашиглаад ерөнхийдөө сүлжээний асуудал айгүй доголдолтой байдаг учраас энэ сумд ойрхон сүлжээтэй газраар хяналт шалгалтыг эрчимжүүлээд байгаа болохоос биш яг сүлжээгүй газар дээр хяналт шалгалтыг хөдөлгөөнтөр л тээврийн хэрэгслүүдийг явуулж байна. Яг хариуцлагыг газар дээр нь тооцох боломжгүй. Энэ асуудал нь айгүй хүндрэлтэй байдаг. Дэлхийд эхэнд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амнасаа алдаж 50 сая гаруй хүн бэртэж гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг нь зэрэгцээ. 5-аас 29 насны хүүхэд залуучуудын өхлийн үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. Зам тээврийн осол нь зүрхний шигдээс сэтгэлийн дарамтны дараа хүн амын нас баралтын 3 дахь гол шалтгаан болох төлөвтэй байна. Иймд осол аварыг бууруулах зорилгоор улс орон даяар яарад яхавда энийг зохион байгуулж, ард иргэд жолооч нарт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаагийн тод жишээ нь Хинтээ аймгийн Жаргалтаан сум юм. Жаргалтаан сумын хувьд орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт уг аяныг сурталчлах, боршуур, зураг туудас тараах, анхааруулга сэрэмжлүүлэх хүргэхээс гадна хурд хэмжиж хурд хэтрүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага ногдуулан ажиллаж байна. Он гарсаар
яг бидний хян шалгалтаараа илрүүлж байгаа зөрчил гэх юм бол 500 гаруй зөрчил байна. Тэгэхээр энэ яагаад 500 гаруй зөрчил байгаа гэхээр бид нар бол тогтмол 24 цагаар энэ чинь ингээд зогсоод зөрчил илрүүлээд боломж бас байхгүй. Тэгэхээр бидний зөвхөн гараад ажиллаж байгаа хугацаанд л илэрч байгаа зөрчил гэсэн. Зам тээврийн ослын хувьд бол ослын чанартай зам болохоор энэ дээр Хинти Сүхбаатар Дорн чиглэлийн төв магистраль зам учраас хөдөлгөөн ихтэй. Энийгээ дагаад жолоочрын маань хол аян замд явахдаа хурдыг хэтрүүлдэг. Үүнтэйгээ үүдэлтэй ослоовор бас цөөнгөө гарч байна. Тэгээд яг хөө жолоочрын ослоо аваар дээр очиж шалгалтын ажиллагааг явуулахад бол жолооч нар маань ихэнхдээ хурд хэтрүүлж байна. Дараагийнх нь гүйс төрүүлэх журам зөрчиж байна. Дараагийнх нь хит ядарсан үедээ нойр мөсөн үедээ замын хөдөлгөөнд холбоотойгоор бол осол аваар ихээр гарч байгаа тийм асуудал. Зөрчлийн хувьд гэх юм бол жолооч нар маань одоо орон дурын дулаан цаг эхэлсэн учраас хөдөө амралтаараа гэр бүлийнхнийг аваа явж байдаг. Тэгээ явж байхдаа бол хөдөлгөөнд оролцохдоо дандаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд хүүхдээ буруу тээвэрлэдэг, өөрсдөө буруу тээвэрлэдэг, ачаа бараан донд суудаг. За хойдлын суудлаа буулгаад хүмүүсийг хэвтүүлждэг, хүмүүсийн амар хялбар аргыг бодоод яг үүндээ эн чинь суух ёстой суудлын дээр суугаад аюулгүй бүсээ үсэрчих юм бол хин нэгэнд дэсэд очихгүй аюулгүй хөдөлгөөнд оролцсноо гэсэн тийм л зүйл байгаа. Жолооч нартаа зам тээврээс урсан сэргийлэх чиглэлээр цагдаагийн ерхий газар тээврийн цагдаагийн албанаас яарад авах хаяг 3 сарын хугацаатай өрнүүлж энэ ая маань мэдээж гэмтэрэг зам тээврийн ослоор нас орсод бэлтгэгчдийнхээ ослын тоог бууруулах тийм үйл ажиллагаа нөлөөллийн арга хэмжээ өгдөг. Тэгээд жолооч нарын ихэвчлэн ингээд хурд хэмжигтэй ингээд хян шалгалтыг явуулж байхад нэг өмнөх жилдээ харьцуулбал гэхдээ харьцангуй гайгүй болчихдог. Өнгөрсөн жил чинь нэг 50 машин яваад хурд хэмжихэд тэдний 49 юм уу 58% хурд хэтрүүлдэг гэсэн. Одоо бол харьцангуй гайгүй болсон бас 50 машины хурд хэмжихэд 30 машины ч юм уу те. Жолооч нар бас хурдаа тохируулж явах хандлага бас өөрчлөгдөж яваад бас талхархуушуултай байна. Жолооч нартай хандаж хэлэхэд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж яваач. За орой үдс хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлээч. Замын хөдөлгөөнд дөрөв заасан гэрэлтүүлгийг хэрэгслийг тээвэрсэг гадна талд хийгээч. Дээрээс нь хамгаалах бүсийг зөвхөн жолооч уртлын суудалд цагдаа таруулах гэж зүйл биш. Өөрсдийнхөө амнаас эрүүл мэнд хайртай гэр бүлийнхээ төлөө бүсийг бүсэлдэг байгаасаа гэж төлөвлөмөр байна. Хинти аймгийн зам цагдаагийн газраас 8 тусгай 3 олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, 2 олон нийтийг хамарсан өдөрлөг, 1 арга хэмжээнүүдийг аймаг сумдын төр захиргааны байгууллагууд олон нийтийн оролцоонд түшиглэн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тээврийн цагдаагийн албанаас баталсан төлөвлөгөө өдөрдөмжийн дагуу зохион байгуулан ажилласан болов. Тээврийн цагдаагийн албанаас 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс яарад яхавдаа урдчлан сэргийлэх хэсэгжилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь насныхаа хүрж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймагуд руу явдаг төвлөрсөн зам духуулга нөлөөлөл урдчлан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Ийм дэрхэм жолооч та бүхэн энэхүү аянд нэгдэхийг уриалж байна. Улсын хэмжээнд энэ орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн ерөнхий газар урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа яарад яхавтай аяны хүрээнд Хинти аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн болон замын цагдаагийн тасаг орон нутгийн хэсгийн төлөөлөгч төв магистраль замд ажиллаж байгаа нийт албаагч нар маань 24 цагаар ажиллаж байна. Энэ аяны хүрээнд бол Хинти аймаг сая 26-ны өдөр хурд хамтлаг хайртай аяны хүрээнд хамтран одоо жигсийн талбайд нийт хөдөлгөөнд оролцох жолооч нартай зориулсан тийм урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөний хууль дүрм хөдөлгөөний аюулгүйдлийн тухай хууль зөрчлийн тухай хуулийг сурталчилсан ийм урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Энэ аяны хүрээнд нийт жолооч нартай хандаж та бүгд нэгэн тал одоо ингээд аялал зугаалга одоо амралтын цаг эхэлсэн үед юундаа яарах вэ? Хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж яаралгүй нэгэн тал амарч байгаа бол яарад яах вэ? Юундаа яарах вэ л гэж уриалмаар байна. За тэгээд ямар ч гэсэн замын хөдөлгөөнд
хурд хэтрүүлэхгүй аваар услахгүй замын хөдөлгөөнд оролцсон. За жолооч нартай хандаж бол хөдөлгөөнд соёлтой оролцоод гэрэл төхөөгөө яг зөв өгөөд за хурд хэтрүүлэхгүй оролцгоё л гэж. Аа сая хурд хэтрүүлсэн гэдэг. Удаа юм жаах болж байна. Одоо жолооч нартай хурдаа төхөөлж байгаа л гэсэн. Одоо хурдаа төхөөлж явахгүй маш гэр бүлэрээ одоо амар цавуулаад явж байгаа. Гэр бүлийнхээ амнасыг хариуцж явж байгаа шүү дээ. Жолооч нар ч тийм. Гараад явахдаа тогтмол хурдтай л явъя. Наадмын өдрүүдээр наслаавараа нэмэгдэх. Манай нааштай шаврахтай хэл явж. Тэгээ нэг байнг хэрэгжүүлээ явуулаа. Энэ хэдэн наадмын хамгаалтын өдрөөр нэг хурдтай тохиолдоод байхгүй шээ. Тэгээд стартыг тоом янз бүрийн хар бараа байгаа. Хизээч очихгүй байснаас хоцорж очсон нь дээрээ гэсэн хатуу бөгөөд үннийг сануулсан үг байдаг. Зам тээврийн осол гэмтлийг бууруулахад жолооч иргэдийн идэх оролцоо зайлшгүй шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна. Улс орон даяар зам тээврийн ослыг бууруулах зорилготойгоор яарад явах аяныг амжилттай зохион байгуулах ажиллаж байгаа. Тэгвэл Хинтээ аймгийн замын цагдаагийн тасгаас яарад явах аяны хүрээнд жолооч нар болон замын хөдөлгөөнд оролцож буй иргэдтэй яарад явах аяныг сурчлан зохион байгуулах, замын сурчлагын хуудсыг тараан ажиллаж байна. За замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцоогүй улмаас, зам ус согтууруулах хундаа хэрэглэсний улмаас, зам ус суудлын бүсээ хэрэглээгүй улмаас, хүүхдийн одоо зориултын суудлын бүс хэрэглээгүй улмаас иргэд маань зам тээврийн ослоос болоод хайртай дотныхоо хин нэгний амь насыг хохироосоор байна. Бидний ард талд Хинтээ аймгийн замын цагдаагийн тасгаас зам тээврийн ослыг бууруулах зорилготойгоор жаргалтгаан сумын одоо зам дагуу зорчиж буй жолооч нарт анхааруулга сэрэмжлүүлэх хүргэн нөгөө талаараа хурд хэмжиж тодорхой хэмжээний заалтын дагуу торгуух арга хэмжээг аван ажиллаж байгаа. Энэ мэтчлэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа хэдий ч зам тээврийн осол буурахгүй байгаа нь харамсалтай юм аа. Иймээс иргэд та бүхэн хуулийн заасны дагуу замын хөдөлгөөндөө зөв соёлтой оролцож, яарад явах аяндаа идэвхтэй оролцож, хайртай дотныгоо хин нэгний амь насыг хамгаалах хэрэгтэйг сануулах нь зүйтэй. Ингээд Өндөр хаан телевиз болон замын цагдаагийн тасгаас хамтан хүргэж буй энэхүү бичил сурвалжлага маань энд хүрээд өндөрлж байна. Та бүхэн замын хөдөлгөөндөө зөв соёлтой оролцоорой.